Сайн мэцхан өрхөм үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? За, UBS телевиз дээр суугаад тааруулан кофе заяа нэвтрүүлгийн маань үргэлж хүлээж авч үздэг үзэгч та бүхэнд баярлалаа. Студидээ урьдчилсан зочноо үзэгч та бүхэнд танилцуулъя. За, Монголын натуралчдын танхимын ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Баян Жаргал бидний урилгаар студид морилон саатлаа өглөөний мэндийг хүргэе. За, энэ хүү одоо нэвтрүүлэгт урьж оролцуулсан танай хамт олон талархал илэрхийлье. За, ингээд телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй энэ өглөөний амар амгалан айлтган мэдчилье. За, таны кофегоор дайлъя. Тэгээд кофегоо амтархан уугаад бидэнтэй ярилцахыг хүсэж байна. За, баярлалаа. За, натуратын үйл ажиллагааг өнөөдөр үзэгч түмэндээ сурталчлах нэ. Тэгээд 1925 онд натуратын байгууллага үүсч байгуулагдсан. За, энэ жил 100 жилийн түүхэн ойгоо угтаж байгаа танай хамт олонд юутайч та баярын мэндийг хүргэе. За, баярлалаа. За, натуратын үйл ажиллагаа ямар яг чиг үүрэгтэй одоо яг Монголд үйл ажиллагаагаа явуулж гин гэдэг талаар хоёлаа яриагаа эхлүүлъя та. За, тий. Ер нь энэ натуратын үйл ажиллагаа бол зөвхөн Монгол улс гэхгүй дэлхийн нийтэд байгаа юм үйлчилгээ. За, бид нар бол нэгдүгürt тухайн эрх зүйн харилцаанд оролцож байгаа этгээдүүдэд эрх зүйн зөвлөгөө өгнө. За, дээр нь тэр хүмүүсийн хүсэл зоригийн илэрхийлэл юу вэ гэдгийг сонсоод тэр хүсэл зоригийн илэрхийллийг нь хууль тогтоомжид нийцүүлсэн баримтчгийн төсөл зохиож өгөөд тэрийг танилцуулаад нөгөө үйлчлүүлэгчд маань одоо бас хүсэл зориг нь одоо нийцэж байна гэх юм бол тэрийг нь баталгаажуулж өгдөг. За, ингээд нэгдүгürt энэ бичиг баримтыг баталгаажуулчихаар талууд хооронд биенийхээ аль биесны өмнө одоо үр хүлээгээ явуулдаг. Хоёрдугаар туйлын байгууллага тухайн асуудлыг шийдэхэд натуратын гэрчилсэн тухайн баримтыг нь нотлох баримтаар үнэлээ явуулдаг. За, хууль заасан бол одоо бас гүйцэтгэх хүчин чадалтай үйлчилдэг. Ийм одоо чиг үүрэгтэй одоо 2000 жил одоо бас явж ирсэн байна. За, сүүлийн үед одоо бас энэ натуратын чиг үүргийг өөр бусад одоо бас төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэхэд бас хамааруулж одоо бас натуратын үйл ажиллагааны хүрээс өргөжж байна гэж хэлж болно. Тухайлбал одоо мөнгө угаах болон терроризмыг одоо санхүүжүүлэхтэй тэмцэх энэ харилцаанд одоо натурат чиг мэдээлэх үүрэгтэй этгээдээр дэлхийн маш олон одоо улс орнуудаас оруулан ажиллаж байна. За, дээр нь одоо гэрээлцэл муу талуудын хооронд байгуулсан тохиролцоон дээр эвлэрүүлэн зуршлагчаар орж одоо талуудыг эвлэрүүлж шүүхийн бус журмаар одоо хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа ийм сайн туршлагууд бас дэлхийд байна. Улам өргөжинд хэлж гэн хуулийн одоо систем ч гэсэн өөрчлөгдөд байна. Тэгэхээр Монголын натуралчдын танхимд ер нь хичнээн натуралч багтаж ажиллаж байна. За, манай байгууллагад нийт 280 натуралч байна. За, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Хотод, аймагт, за дээр нь томоохон сумдад бас натуратын үйл ажиллагаа хэрэгжилж байна. Сумдад тэгэхээр ихэвчлэн нөгөө тамгын газрын дарганаар натуратын одоо эрх бүхий үйл ажиллагааг явуулж байгаа шиг байна тий. Нөгөө томоохон сумдад бол натуралч ажиллаж байна. Бусад сумдад бол нөгөө сумын засаг даргааны тамгын газрын дарга нь эсвэл хуулийн мэргэжилт нь натуратын одоо үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Өнгөрсөн жил бас тантай яг ийм ярилцлага хийх боломж олдоод ярьж байхад бас натуратын одоо цахим системийн тухай ярьж байсан. Энэ ажил одоо хэр одоо хөрсөн дээр бууж ажил хэрэг болж байна. Хүмүүст тэр хүртээмжтэй байна. За, бид нар үйл ажиллагаагаа бас сайжруулах, эргэн дойртуулах үүднээс үйл ажиллагаагаа цахимжуулсан. За, үүний үр дүнд одоо бас нэлээд одоо дэвшилтэй юм уу иргэдэд одоо натуратын үйлчлэг бас нэлээд ойртож байна гэж харж байгаа. Тухайлбал натуртаар гэрчлүүлсэн бичиг баримтыг бид нэр дараа нь хэрэг болох юм бол заавал тухайн натурч дээр очиж авдаг байсан бол одоо гар утсанд байгаа ийм онголорыг ороод шууд авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл та натуратын үйл хийх юм бол таны хийлгэсэн баримт таны ийм онголорд шууд ордог болсон. Энэ бол одоо бас цахимжиж байгаагийн нэг том илэрлэл гэж харж байгаа. За, дээр нь иргэний одоо төрд 84 төрлийн мэдээлэл авалгаа байдаг. За, энэ мэдээлэл авалгааг мэдээллийн эзний зөвшөөрлөөр бид нар бас ашиглах боломжтой болсон. Тэгэхээр хэрэг та зөвшөөрвөл танд тэр 84 төрлийн лавлгаа мэдээллийг бид нар хэвлэдэх болцоотой болсон. За, тийм лавлгаа баримт хэрэгтэй гэж таныг одоо олон дахин наас цааш явуулахгүйгээр шууд таны зөвшөөрлөөр аваад үйл ажиллагаанд хэрэглэх болцоотой болсон байгаа. Дээр нь одоо энэ замын хөдөлгөөн, энэ иргэдэд нөгөө заавал бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлэх энэ ажлыг хөнгөвчлөх зорилгоор зуучлал үйлчилгээ одоо бас бид нар нэвтрүүлж байгаа. За, хамгийн ихэнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар одоо холбогдох зээл, барьцаа, хулуулт авах гэрээг одоо зуучлан бүртгүүлэх үйл ажиллагааг бол одоо эхлүүлсэн ингээ явж байна. Тэгэхээр иргэн бол натурат дээр одоо
тухайн гэрээцлээ баталгаажуулаад заавал усын бүртгэл давж бүртгүүлэх, заавал усын бүртгэлээс очиж авах одоо шаардлагагүй болж байна гэсэн үг. Чирэгдлүүдийг байхгүй багсгаж гэсэн нөгөө явдал судлыг одоо багсгаж байна гэсэн үг тийм. Тэгэхээр эндээс ингээд өгнөд үзэхээр энэ үйл ажиллагаагаа захимжуулж төрийн байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож байгаа нь өөрөө нотариатын үйлчлэгээ илүү одоо иргэнд ойртож байна. За үйлчлэгээ авахтай холбоотой нөгөө цаг хугацаа, зардал чирэгдэл бас хэмнэгдэж байна гэж ингэж харж байгаа. Иргэдийн хувьд ойлголт хэрэгтэй байна. За саяхан одоо бүс нутгийн хөгжил одоо бүсийн хөгжил яриад Баруун аймагт явж байхад бол захим одоо хөгжил гээл захим хэрэгжилт гээл яриад байдаг хөрсөн дээрээ одоо хэцүү байна. Заавал одоо бид ямар нэг үйл ажиллагаа явуулахад ч гэдэг юм уу зөвхөн натрот биш л те. Ер нь үйл ажиллагаа явуулахад чирэгдлүүд их байна. Заавал ирж очиж байна аймгийн төв рүү ч юм уу Улаанбаатар руу явах шаардлага гарч байна гэж байгаа шүү дээ. За бидний тухайд гэвэл яг одоо нөгөө нотариат үйлчлэг бол өөрөө бичлэгээрж авах хэрэгтэй тийм л үйлчилгээ. Гэхдээ нөгөө бид нар хурууны хэгийг нь уншуулаад заавал бичих баримтын шаардлагагүйгээр төрөөсөн лавлгаа мэдээлэл аваад хөөе тогтоогоод баримтын татаад авч байгаа гэдэг бол нөгөө иргэнийг одоо олон дахинаас цаашаа явуулахгүй юм болцоо бүрдүүлж байгаа. За цаашдаа бол одоо нөгөө иргэн хаа байгаас үл хамааран зайн гэрчлэлтээр буюу одоо нотариат үйлчлэгийг цахимаар авах боломжийг бас бүрдүүлэхээр бас ажиллаж байгаа. Тэр үед одоо бас нөгөө заавал нөгөө төрөний иргэний ярьж байгаа бичлэг очих гэдэг юм уу заавал аймгийн төвөө явах ийм шаардлага бол одоо бас байхгүй болно гэж ингэж харж байгаа. Мэдээж одоо сайжруулалт хийгцээрлээ тий. За 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэнэ гэдэг бол одоо бүхэл бүтэн 100 жил гэдэг бол том одоо хугацаа тийм ээ. Тэгэхээр ямар агуулга дор 100 жилийн ойгоо тэмдэглэхээр зорж байна. За энэ 6 дугаар сарын одоо 26, 27-нд томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах гэж байна. За бид нар одоо 100 жилийн ойгоо нэгдүгürt одоо хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаараа хүртэж байна. За тухайлбал одоо үйлчлэгээ сайжруулад илүү одоо иргэнд ойртуулж байна. Дээр нь төрийн байгууллагатай харилцсан мэдээлэл солиод хамтран ажиллаж одоо бас бидний ажил бол маш сайн байна. За тэгээ энэ ажлыг одоо энэ үйлсийг бүтээхэд үе үеийн нотариатчид, энэ танхимын удирдлагууд хамтран ажиллаж байгаа байгууллагуудын бүгдийнх нь л одоо хамтын ажиллагааны үр дүн гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол 100 жилийн гол хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаараас ухагдж байна. За нэгд одоо хязгааргүй ертөнцид ажиллаж амьдарч байгаа учраас нэг талаас одоо энэ хөдөлмөр бүтээлээ үнэлэх, дүгнэх ийм одоо баярын хурал хийхээс гадна гадаад улсаас бас дахиад үйл ажиллагаа сайжруулах ямар одоо бас боломж байна. Ямар одоо шинэ сайн туршлага байна. Тэрийг одоо их орондоо яаж нутагшуулах уу гэдэг энэ зорилгоор бас олон улсын семинарыг одоо Монгол улсад зохион байгуулж байгаа. За тухайлбал тэр семинарт бол нотариатын үйл ажиллагаанд хиймэл оюухан хэрэглэх гэсэн юм сэдв байгаа. Энэ сэдвэр бол Германы хэлтгэгч маань хэлтгэл тавина. Тэгэхээр бид нар үйл ажиллагаанд одоо хиймэл оюухан ашиглах гэдэг бол бидний хувьд бол одоо яг Монгол улсын хувьд бол одоо яг анх удаа л одоо яг яригдж эхэлж байна гэсэн шүү дээ. Хуулийн салбарт ч одоо энэ бас нэг томоохон ч гэдэг юм уу яригдж эхлэх байгаа ийм асуудал байна. Тэгэхээр бид нар энэ одоо алхмыг төрүүлж хийж байгаа нь өөрөлдвөл үйл ажиллагаагаа сайжруулна. Тэгээ цаашлаад бол нөгөө иргэн дүүшлэгээ ортолох чиглэлээр л явж байна гэсэн үг тий. За дээр нь одоо олон улсын нотариатын холбооны гишүүн байгуулга байгаа манайх. Тэгээ манай одоо олон улсын нотариатын холбоо бол одоо үйл ажиллагаагаа твээр нь одоо зохион байгуулж одоо хувааж үйл ажиллагаа явуулдаг. Тэр Азийн хэрэглэх комиссийн хурал гэж одоо Азийн нотариатууд жилд нэг удаа бас чуулдаг байгаа. Тэгээ энэ жилийн чуулган бол одоо Монгол улсад бас тохиож байгаа. Тэгээд нэгэн тийм хоёр том арга хэмжээ байгаа учраас одоо бас нэг дор хоёулангийн 25-нд 26-нд гэж ингэж дараалуулж хийж байгаа. Энэ нь бол одоо нэг олон улсын зочдын ирэхэд бас өөрсдийнхөө баярын хуралд оролцуулах, нэгэнд одоо баярын хуралд хүрэлцээрсэн зочид энэ нотариатыг бас гадаад улсын тэр хүмүүсийн дуу хоолой, тэр шинээр хийж байгаа чин хандлага, үйл ажиллагааны талаар бас туршлага судлуулах гээд ингээд хавсаргаад хоёулангийн нэг дор зохион байгуулж байна. Бас 100 жилээр яг Монголд зохион байгуулагдана гэдэг бол бас чухал ач холбогдолтой арга хэмжээ болох нь тий. Намайг ажиллаж байгаа хугацаанд манай байгууллагын тэгш одоо 100 жилийн хос тохиож байна. Дээр нь одоо олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг хэрэглэх комиссийн ерхийлэгчээр одоо 2025 онд ажиллах ийм бас завшаан тохиолдсон. Тэгээд тэр утгаараа тэр агуулгаараа энэ хоёр том арга хэмжээг нэг дор бид нэр одоо бас зохион байгуулж байгаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна? Бэлтгэл ажил хангагдаж байна. Тэгээд нөгөө хоёр том арга хэмжээ учраас ажил ихтэй л байна тийм. Эхний зочид ирж байгаа гэж дуулсан ер нь хичнээн орноос төлөөлөгчд ирэх вэ нотариатчид? За одоо бидний энэ яг арга хэмжээнд бидэнтэй хамтарч ажилладаг олон улсын нотариатын холбооны ерхийлэгчөөс өсвөлээд дэлхийн 16 улсаас зочид төлөөлөгчд ирж байна. За хамгийн хол нь бол одоо Мексик улсаас ирж байна. Одоо энэ арга хэмжээнд 4 твээс одоо зочид гिचд ирж тэр олон улсын одоо хурлыг зохион байгуулах
За мөн баярын хуралд бас оролцож бид нар бол баяраа зөвхөн Монгол улстай биш дэлхийн хэмжээнд одоо бас тэмдэглэж байна л гэж байна. Бас Монгол орноос сурталчилж байна шүү дээ, тийм. Далимднаас сурталчилж байна гэсэн үг тийм. Нилээдгүй одоо аялал жуулчлал яригдж байгаа энэ цаг үед тэгээд яг энэ тухайн цаг үеийн нөхцөл байдал улирлан ч гэсэн сайхан таарж байна. Тэгээд уг нь бол 10 дугаар сарын 16-нд ойгоо тэмдэглэдэг. Тэгээд 6 сарыг яагаад сонгосон юм бол? Ер нь жил бүрийн 10 сарын 16-ны өдөр бол натрачтай өдөр гэж болдог. Тэр өдөр одоо энэ арга хэмжээ зохион байгуулахаар манайч эрт хүүтэрчдэг. Одоо намар болоод нөгөө өвс ногоон гандчдаг. Тэгээд 9 сарын өмнөөс нөгөө хүүхдүүд оюутнууд хичээл сургуулиудаа төвчрлэн нэмэгдчихдэг. Ингээд эд ажил буцалж яадаг. Тэгээд сэрүүн болчдөг учраас нөгөө тэр хаавсан хідэн төвд амжаад ирж байгаа хүмүүсээс тав тухгүй байлгachгүй гэж санаа зовоод сайхан дэлгэр 100 цагтаа л одоо ингэж наашлуу зохион байгуулж байгаа. Сайхан цагийг сонгосон тийм сайхан цагийг сонгож байна. Тэгэхээр зөвхөн одоо баярын хурал тийм ээ нөгөө олон улсын хурлаа зохион байгуулад өнгөрөх биш өөр ямар ажлуудыг төлөвлөж байна. За нэгэнт одоо манай улсыг одоо зориод тэр алс холоос ирсэн учраас бид нар Монголын өв соёлыг одоо тэр хүмүүс танилцуулж байгаа. За дээр нь одоо Чингис хаан музейг бас үзүүлнэ. Цонжин болдогт байгаа нөгөө дэлхийд одоо хамгийн том Чингис хааныхаа мортой шиг бас үзүүлээд тэгээ 93-ын наадмын талаар одоо бас зохиох хэмжээний ойлголт өгөөд бицэн одоо юм бисрэг наадам зохион байгуулж үзүүлье гэж ингэ төлөвлөж байгаа. Дараагийн олон улсын хурал хаан зохион байгуулах юм бол? За энэ жилийн Азийн эрхлэх комиссийн хурлаас бид нар дараа жилийн эрхлэгчөө сонгоно. За тэр хүн одоо аль улсаа сонгосноо шалтгаалаад дараа жилийн хурал бол тэр сонгогдсон эрхлэгч байгаа улсад зохион байгуулалтад явна гэсэн үг. Тэгэхээр одоохондоо бол тодорхойгүй ямар ч байсан Азийн нэг улсад болно гэсэн үг. За тэгэхээр натротч гэдэг бол одоо хамгийн эрх бүхий хүмүүс хариуцлагатай хүмүүс байх нэ. Иргэн одоо хувь хүн байгууллагуудын тэр одоо томоохон одоо хууль зүйн талаас нь тийм ээ ач холбогдолтой ажлыг хийдэг. Тэгэхээр одоо яг үйл ажиллагаагаа явуулахад хөгжүүлэлт тал дээр натротчдынхаа одоо ажил хэргийг цааш суралцуулах гэдэг ингээд олон боломжуудыг нээж байгаа гэж бодож байна. За бид нөгөө энэ олон улсаас ийм их зочид ирж байгаа гэдэг бол бидний гадаад хамттай ажиллагаа маш өндөр одоо сайн хөгжиж байгаа илрэл. Тэгэхээр энэ одоо зөвхөн одоо Монгол улсад ирэх биш бид нар одоо бас гадаад улсад очиж натриттэй үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судалж бас сургалт семинарт хамрагддаг. Тэгээ одоогийн байдлаар одоо миний ажиллах сүүлийн 4 жилийн хугацаанд гэхэд бол давхарцсан тоогоор 60 гаруй хүн одоо гадаад улсад явж одоо туршлага судалсан байна. Тэгэхээр би бол юу гэж боддог гэхээр хүн одоо бид нар ч нэг өрөөнд ороод одоо тусдаа бие даas үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ хүмүүс бүгдийн нэг удаа очиод тэр олон улсын төвшөнд натриттэй үйлчлэг ямар нэгдэг нэг харуулах хэрэгтэй байна. Тэгжээж энэ хүмүүс чинь үйл ажиллагаагаа тэнд харсантайгаа харьцуулаад ингээд сайжруулах боломж бас нэгдэх нөгөө мянга сонсохоос нэг үзэгдэг ийм бодлого одоо манай Монголын натритын танхим одоо бас барьж байгаа. Тэгээ энэ хүрээнд одоо тэр туршлага судалсан сургалт семинарт оролцсон хүмүүс бол үйл ажиллагаа илүү одоо чанарчаад гэдэг юм ажлын байраа сайжруулад гэдэг юм уу одоо тэр өөрчлөлөгчд үзүүлж байгаа үйлчлэг бол илүү сайжирж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бидний гадаад хамтын ажиллагааны үр дүн гэж харж байгаа. Тэгэхээр ер нь одоо үйлчлэг гэдэг бол хэрэглэгчид таалагдах ёстой. Тийм тэр нь таалагдахтай холбоотой бүх зүйлийг тэр хүн одоо хийх ёстой. Тэгэхээр яг хууль зүйн талаасаа нүглөөс менежмент талаасаа одоо юу ах ёстой гэдэг энэ зүйлийг бид нэр одоо энэ ирж байгаа энэ 15 6 оны 60 70-наас одоо судална. Одоо Монголд байгаа натритч ажлын байр эдгээр хүмүүс бас зочлно. Тэгээ эдгээр хүмүүс бидэнд бас санал зөвлөмж бас хэлэх бах. Тэгээ тэрний дагуу бас ажлаа сайжруулнаа гэж ингэж бодож байгаа. За ажлаа аваад би эрг натритч тухтай үйлчлэгээ гэсэн юм аяныг зохион байгуулсан. Тэгээ энэ аяны хүрээнд бүх натричтыг хамруулсан. Сургалт семинарт хамруулсан ажлаа сайжруулах 10 алхам гэдэг яг би нөгөө дотор ажиллаж байсан учраас наацх нь бид нар яг энэ зүйл дээр ингэмээр байна. Магадгүй гадаа халуун байхад халууцаад ороод им уух хөстэй байвал та хүүтүүс аваад өгвөл тэр хүн хэмээ уугаад нэг тайвшраад нэг сэрүүцээд энэ бол одоо наацхын одоо анхны үйлчлэгээний анхан шатны асуудал байна. Энэ бүгдийг одоо бид эндээс нь л одоо багаас нэхлэх ёстой гэдэг энэ чиглэлээр одоо бид нар ажиллаж байгаа. Харьцангуй одоо натритын үйлчлэгээ, харилцаа хандлага дээр нь ажлын байрны тогтцол сайжирж байгаа л гэж харж байгаа тийм. Зөвхөн нэг тамга бариад гарын үсэг зураад суух биш. Эрэг хандлагыг бий болгож байна. Давхрын чи менежмент харилцаа цогц юм явж байгаа тийм. Иргэдийн хувьд одоо яг хууль зүйн талаасаа ямар ойлголттой байд юм бол натритч бол ямар одоо үүрэг хариуцлагыг хүлээдэг юм бол гэдэг талаас нь таас тайлбарлаж өгөөч. За иргэд бол юу гэж хардаг вэ гэхээр натритч бол миний ярьсан ч юм миний бодсон миний хүсэл зоригийг
баталгаажуулж өгч байна гэдэг талаас нь хардаг гэсэн үг. Тий. Тэгэхээр бид нар бол одоо үйл ажиллагаа тэр чигт нь чиглүүлдэг. Гэхдээ нөгөө хүний бодсон бодол хүсэл сонирхол бол хязгааргүй. Дээр нь эн чинь хууль гэж маш том шугам байна. Тэгэхээр тэр хүний тэр хүсэл зоригийг тэр хууль гэсэн том шугамд нийцүүлэх тэр одоо гол ажлыг хийж байгаа юмс бол бид нэр тийм учраас ингээд натратаар байнга үйлчлүүлдэг гэдэг юм уу аливаа гэрээцэл байгуулахтаа бусдаа хамтарч ажиллахдаа заавал натратаар баталгаажуулдаг юм соёл бол одоо Монгол улсад бол тогтцсон байна гэсэн. Өөрөөр хэлбэл ингээд үйлчлүүлэгчдийн тодорхой хэмжээний хүрээ бий болцсон гэсэн. Тэгэхээр тэр хүрээнд байгаа хүмүүс бол юу гэж харж байгаа гэхээр хамгийн ихтэй хүн бол натратч байна л гэж харж байгаа. Натратчаар дамжилгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн магадгүй маргаануудыг яаж шийдвэрлэдэг юм бол? Кейс түүхүүд байна уу ер нь? Яг нөгөө хүмүүс чинь заавал натратч гэхгүйгээр хоорондоо нөгөө амгаар тохироод эсвэл цаасаар гэрээ байгуулад ингээд одоо энэ нийгэмд хичнээн тооны гэрээлцэл хамтран ажиллагаа явж байгаа бол тоолох арга байхгүй. Энэ дотор бол тийм зүйл зөндөө байгаа. Тэр одоо натратаар гэрчлүүлөө гэрээлцэл хамтын ажиллагаанаас гарч байгаа эрсдэл натратаар гэрээлцлээ гэрчлүүлээд гарч байгаа гэрээцлээс гарч байгаа эрсдлийг бол харьцуулах боломж байхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл одоо натратаар гэрчлүүлээгөө тэр гэрээлцэл тэр харилцаанаас бол маш их одоо маргаан гарч байгаа. Тухайлбал одоо жилд иргэний хэргийн анхан шатны шүүхт бол 50-60 мянган хэрэг очиж байгаа шүү дээ. Тэгээ энэ дотор бол натратаар гэрчлүүлээ тэрэн дээрээ маргаж байгаа юм бол тун цох. Хоорондоо тохиролцсон, амаар тохиролцсон, за хоорондоо гар үсэг зураа хийсэн гэрээ нөөрөө жанрын шаардлагангаагүй, дээр нь өөртөө нөгөө эрх үүрэг нь тодорхой биш гэдэг юм уу. Тиймэрхүү үйл ойлголцлын маргаан бас их байдаг. Тэгээ жижиг үнийн дүнтэй маргаан тэнд маш их байдаг. Нэгд натратаар гэрчлүүлнэ гэдэг бол нөгөө талууд биенийхээ харилцан өөр хүлээж байна. За тэгээ натрач гэдэг ийм хүнүүд гар ус зураа баримжуулаад нэг баримт үлдчихээр хүнд чинь нөгөө өөргөө би чинь биелүүлэх бол болохгүй штэ. Миний ард бат асаалтаа танк байгаа штэ ч гэдэг юм уу. Тим сэтгэл зүй бас хүн сууд юм байна л да. Тэгэхээр тэр хүн бол илүү нөгөө өөргөө гүйцэтгэх хүсэл эрмэлзэл бол илүү байдаг. Тэгвэл хоёул уцаар ингээд яаран завгүй энийг юм чинь хальт яриад ингээд ярьцсан дараа нь эргээд нөгөө хоёулаа тэгж тохирсон штэ үгүй штэ гэл ингээд ингээд нэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр ер нь үйл ажиллагаанд докторж жоод гэдэг юм уу живдрээд нэг юм үзээд хүмүүс ингээд нэг туршлага суугаад ирэхээр за ер нь цаашдаа ингээд натратаар ороод явчихвал бидэнд ч амар юм байна нөгөө хүндээ ч амар юм байна гэдэг ийм хандлага бол тогтцсон. Тэгээ энэ хүрээнд бид нар ч маш олон тийм тооны хүрээний үйлчлүүлэгчтэй болцсон. Ингэж ажиллаж байгаа. Бичиг баримтын тал дээр бол асуудлууд маш их гардаг гэдэг та түрүү ярьлаа тий. Тэгээд натратаар дамжихгүйгээр бас хууль зүйн зөвлөгөө авахгүйгээр ямар ч одоо ажил явахаа байсан байна. Тэгээд хүмүүс ч гэсэн альва асуудлыг магадгүй сэтгэл зүй гэдэг юм уу хууль зүйн зөвлөгөөг заавал авч иж хийдэг болсон байна шүү дээ. Тий. Тэрний хамгийн том илэрлэг үйл нөгөө дээрүүд бол ингээд найзууд хоорондоо уцаар яриад юм уу биендээ хилэнгүүд мөнгө зээлчдэг байсан. Яар сууж байгаа л тий. Яар сууж байгаа. Тэгэхээр нөгөө хүнд мөнгө зээлүүлэх гэхээс зээлээс мөнгө буцааж аавна гэдэг бол амар том хэцүү ажил гэдэг бол хүн болгон одоо мэддэг болсон. Одоо л ер нь натратаар баталгаажуулаагаар хүнд мөнгө зээлдэг юм баг байхгүй болсон. Жүжигэн дээр ч гэсэн гардаг тий. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр ер нь одоо шаардлагатай зүйлийг бол баталгаажуулж байгаа маань гэдэг бол ард иргэд гэдэг үйлчлүүлэгч ер нь ойлгоцсон байна. Тэгэхээр тэр төвшөнд нь л бид нэр одоо тэрэнд л хүрсэн одоо чанартай үйлчлэгээ үзүүлэхийг л одоо зорж ажиллаж байгаа гэсэн. Илүү одоо ихтгэлцэл дээр иргэдэд эерэг хандлагыг бий болгох тий. Өөр одоо таны одоо яг энэ танхимыг тэргүүлж байгаа үед зорж байгаа томоохон ажлуудаас бас дурдж болох уу? За бид одоо өнгөрсөн 100-д бол төрийн гэрчлэг чигүүргийг одоо нэр төртэй биелүүлж үйл ажиллагаагаа бас зохих төвшөнд сайжруулж дэлхийн төвшиннээс дутгааргүй юм үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ нэгэн 100 одоо үдэж шин 100 бидэнд бас эхэлж байна гэсэн. Тэгэхээр шин 100 бол одоо технологийн 100, мэдээллийн 90 100 учраас энэ 90 100-аас бид нэр одоо хоцрохгүй байхын тулд энэ төрөн бие айлт яриандаа дурдсан цахим зангирчлалыг одоо нэвтрүүлэх юм туйлын том шаардлага байна. Тэгээ бид нар бол бэлтгэл ажиллаа бол одоо хангаж байна. Тухайлбал одоо програм хөгжүүлж байгаа компаниараа зангирчлалыг хийхтэй холбоотой архитектурыг одоо бас босгуулсан. Одоо энэ талаар судалгааны ажил хийгдэж байна. Дээр нь одоо зангирчлалыг хийхтэй холбоотой хуульд өгөх саналаа хууль зүйн дотоод хэргийн хамт уламжилсан байна. За мөн одоо яагаад зангирчлалыг натарч хийх нийгмийн шаардлага байна гэдэг энэ зүйлийг бол бид нар тодорхойлчихсон. Одоо бидний хувьд бол магадгүй одоо их хурлаар одоо хуулийн нэмэлт өөрчлөлт баталгаажуулаад өгөх юм бол бид нар одоо ороход бэлэн бэлтгэл ажил хангаад ингэ явж байгаа. Тэгээ цаашдаа бид нар бол энэ зангирчлалыг нэвтрүүлэхээр нөгөө
суманд натратч ажиллаагүй байгаа юм уу? Эсвэл заавал одоо натраттай бичсэн очих боломжгүй эрүүл мэндийн болон бусад шалтгаантай хүмүүс ч гэдэг юм тийм ээ. Эдгээр хүмүүс бол өөрийнхөө байгаа газраас цаг хугацаа үл хамааран натраттай хөгжлийг авах боломж бүрдэнэ гэсэн үг. Тий. Одоо шинэ зуунд бол бид нар тавьж байгаа хамгийн том зорилт бол энэ байна. Хэр хугацаа шаардлагатай гэж таарч байна? Бидний зүгээс энэ одоо технологийн хөгжүүлэлт гэдэг юм уу, натрашнаар сурах ажил бол бидэнд бол нэг айхтар хугацаа шаардахгүй гайвах гэж харж байна. Гол нь энэ чинь нөгөө хуульд өөрчлөлт оруулж хийгдэх ажил учраас одоо хууль их хурлаар орж батлуулах ийм л цаг хугацааны асуудал байгаа гэсэн үг. Тэгэхээр намрын чуулганаар бараг ороод хилцээд энэ асуудлыг ер нь шийдчих болов гэж би дотроо бас харж байгаа. Магадгүй натратчдын үйл ажиллагааны хандлагаас шалтгаалж ер нь иргэдэд учирч ирсэн хохирлууд байдаг болов. За яг уу одоо юу гэдэг нөгөө бүх юм л одоо сайнтай муутай бүх юм одоо 100% тэгшиж байхгүй. Тэгэхээр натар төрөгчлөөсөн зүйл дээр хоорондоо маргаад гэдэг юм уу. Тийм асуудлууд бол мэрсээр гардаг. Гэхдээ л нөгөө түрүүн биелсэн тухайн одоо иргэдийн гэдэг юм уу үйлчлүүлэгчдийн хооронд гарсан тэр хэрэг маргааны шийдвэрлэгд натратын тэрэгчилсэн баримтаг бол үндсэн баримтаар одоо холбогдох хуулийн байгууллагад тооцоод ингээд үнэлээд явж байгаа учраас харьцангуй гайхав. Тийм. Энэ дээр бол одоо бүр тийм нийт үйлдлийн тоотой харьцуулаад үзэх юм бол 0.100-ны 100% ч хүрэхгүй тийм л асуудал байна. Хэрвээ хууль одоо хэрэгжиж эхлээд тийм ээ магадгүй хууль батлагдаад захим хэрэгжилт натратын үйл ажиллагаа хэрэгжээд эхлэхэд иргэдэл одоо хамгийн түрүүнд яг үүнийг хэрэглэж дадах ач холбогдол чухал байна тий. Ягаад тэгэхээр хүмүүсийн хувьд нөгөө нүдээр үзэж гараараа барьж ээж илүү итгэдэг. Магадгүй яг нөгөө натратчдын урд очиж сууж ээж тамгаа даруулж ээж бас нэг юм итгэлцэл яваад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө бас тийм асуудал гарна. Тэгэхээр эн чинь нөгөө холимог гэсэн үг. Заавал одоо бүх зүйл зайн байхгүй. Одоо бичлэн ирээд үйлчлүүлээ сурцсан тийм хүмүүс одоо ирэхэд бол нэлттэй. Угаасаа л нөгөө натарчин ажил дээр байж гэнэ гэсэн. Тэгэхээр нөгөө холоос бүр зориод өөрийнхөө ихтгэлтэй ч юм уу ихтгэлцэл бий болгосон натаршгаа зорж ирдэг үйлчлүүлэгчд байдаг. Тэр хүмүүс бол ер нь тэр чигээрээ байх бах. Тэрийг ерөөс чирэгдэл гэж бодохгүй. Өөртөө хүрээд ирдэг. Магадгүй завгүй их ажлын дундуур эсвэл одоо бусад шалтгаанаар бичлэх боломж хүмүүс бас байдаг. Тэгээ тэдгээр хүмүүсүүд илүү том боломж болов гэж харж байгаа. Тэгээ нэгэнт одоо нөгөө талаас жирийн иргэд хэрэглэх учраас бид нар аль болохоор хялбар байдлаар үйлчлэг авах төр технологийн гормыг бол одоо маш энгийнээр одоо шийдэж ирмэлцэж байгаа. Тэгэхээр одоо манад одоо болж байгаа Азийн эрхлэх комиссийн энэ хурлын сэдвэн өөрөө зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуул туршлага гэсэн сэдв баг. Энэ сэдвэр дэлхийн 8 улс одоо туршлага ярих нь шүү дээ. Энэ одоо бид нар яг тэдэн жил хэрэгжүүллээ. Ийм бэрхшээл гарсан. Ингэж бид нар үйл ажиллагаа хэлбэршүүлсэн. Ийм юм дээр анхаарах юм байна гэдэг. Тэгэхээр тэр 8 улсын тэр үйл ажиллагааны туршлага бол бид маш том одоо нөөц бааз болж одоо энэ дахин системийг илүү хүртээмжтэй илүү иргэнд хэлбэр байхад одоо тусдах юм үзүүлнэ гэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол төрүүлж орсон хүмүүсээс туршлага судлаад дараа нь хийж байгаа учраас илүү босронгуй илүү дэвшилтэд тийм системийг бий болгох боломж бас бүрдэж байна гэж харж байгаа. Түүхэн цаг хугацаагаа тэмдэглэн за мэдээж одоо ололт амжилтаа ярилцах нь бол чухал. Тэгээд олон улсын хурал босны дараах үр дүнг та хэрэг харж байгаа. За мэдээж нөгөө Азийн эрхлэх комиссийн хурал энэ жил манад болж байгаа сая хэлсэн нөгөө энэ сэдвийн дор явахаар өөрөөр хэлбэл ер нь бол натратын үйл ажиллагаанд энэ цахим зан гэрчлэлтийг одоо оруулахгүй бол хуулийн батлахгүй болохгүй юм байна. Энэ бол нийгмийн шаардлага болсон байна гэдгийг нэг талаас ард иргэд нөгөө талаас төрийн байгууллагууд дээр нь одоо энэ хууль тогтоогч нар бас олж харах энийг одоо мэдэх юм боломж бас бүрднэ гэж бодож байгаа. Тэгэхээр манай энэ олон улсын хуралд бол одоо натратчтаас гадна яг энэ хууль босруулж байгаа мэргэжлийн байгууллага хууль зүйн дотоод хэргийн яам цахим хөгжлийн яамны төлөөлөл бас ирж байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс ирээд үнэхээр одоо нийгэмд энэ эдний одоо энэ цахим зан гэрчлэл буюу одоо зайнаас гэрчлэх үйл ажиллагааг хурцлах цаг нь бас болцсон юм байна гэдэг зүйлийг бол олж харах бах мэдрэх баха гэж ингэж бодож байгаа. Тийм ч зорилгоор бид нар бол энэ Азийн хурлын сэдвийг тэгж авсан. Хурд зохион байгуулж байгаад бид нар одоо сэдвээ сонгох хэрэг бол байдаг. Магадгүй гэрээслэр ч гэдэм өв залгамжлаар сонгох боломж байсан. Гэхдээ цаг үеийн бидэнд хамгийн эрхтэй хамгийн үн цэнтэй сэдв нь өөрөө энэ байгаа учраас энэ сэдвийн дор одоо бас энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. За баярлалаа. Тэгээд ярилцлагын маань хугацаа дуусах болсон байна. Тэгээд төгсгөлд нь та бас одоо манай үзэгчдэд хандаад натратын үйл ажиллагааныхаа талаар за 100 жилийн бас баярын мэндийг үеийн натратчтай хүргэхийг хүсэж байна. За бид нар өнгөрсөн 100-ны турш одоо
натриатын төрийн одоо гэрчлэгч шийгүүргийг хэлбэрлэлтгүү одоо сахин хэрэгжүүлж гүйцэтгэх үүргээ бас гүйцэтгээд өнөөдрийн одоо энэ 100 жилийг бас өнгөрөөсөн байна. За энд бол одоо төрийн байгууллага, үе үеийн натриатчид, за үйлчлүүлэгчид бид бүгдийн одоо хамтын ажиллагааны үр дүн бол энэ гэж ингэж харж байгаа. Тэгэхээр нийт одоо телевиз үзэж байгаа үйлчлүүлэгч ард ирэг дээрээ дамжуулаад нийт одоо Монгол улсын иргэд төрийн байгууллага, албан тушаалтан, за бид нартай хамтарч ажилладаг байгууллагын удирдлагууд та бүхэнд одоо Монголын натриачдын танхимын нэр өмнөөс болон хуваасаа эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг одоо бас хүсэн өрөөё. Бидний одоо 100 жил одоо хөгжүүлж ирсэн энэ сайхан ажлын үр дүн эрх зүйнд өшөө илүү одоо хөгжин дэлгэрэх дэвжих болтугай гэж одоо бас энэхүү ирээлээ хэлээд энэхүү ажиллагаа өндөрлөё гэж бодож байна. За баярлалаа, хийхээр зорж байгаа олон ажлуудад амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилдаа амжилт хүсье. Баярлалаа. Кофе цай нэвтрүүлгийн ээлжид дугаар энд хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор Монголын натриотчдын танхимын ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Баян Жаргал өргөдлөө. Үзэгч та бүхэнд за натриотын үйл ажиллагаа, за эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг хэрхэн авах, хууль зүйн одоо ямар ач холбогдолтой талаас бас мэдээллийг өглөө. Тэгээ мөн түүхэн цаг хугацаа 100 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх олон улсын хурал болох гэж байгаа мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэхийг зорилоо. Хамтдаа эс үзэгч та бүхэнд баярлалаа.